Өнөөдөр иргэний мэдэх хэрэг сэдвт орон нутгийн 100 сэтгүүлчдийн уулзалтанд хүрэлцэн ирсэн эх орны өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм сэтгүүлч мэрэгжилтэй, эрхэм нэр хүндтэй энэ салбарын ажил үйлсийг улс орон даяар авч явж байгаа та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд миний бас ажлын графикаас хөтөлбөрөөр шалтгаалаад бас энэ уулзалтанд оролцох цагийг маань бас хөдөлгөж өгсөн өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа, зөвлөгөөний зохион байгуулж байгаа хүмүүст бас баярснаа илэрхийлж байна. Шаргадуулж бас баярлалаа. Тэгээд энэ ерөн зөвлөгөөний бэлтгэл ажил болгоод засгийн газар дээр миний бие оролцоод бид нар бас шаардлагатай даргатай холбогдох бус хүмүүстэй хамт асуудлуудаа ирсэн. За өнөөдөр бид бүхний өмнө тулгамдсан байгаа асуудлуудыг хэвтээ зэрэг хүн болгон мэдж байгаа учраас өнөөдөр би зовлон бэрхшээл жаргал элдв зүйлээгээ бол эхний ээлжинд бол тооцох нь бол чухал биш баг. Харин өнөөдөр цаашдаа хамтарч яаж ажиллах вэ, ямар асуудлуудаа шийдэх тал дээр бол мэдээж асуудлуудаа төвлөрч ирсэн илүү үр дүнтэй болох байхаа гэж ингэж бодож байна. За энэ үндсэн дээр бид бүхэн бас энэ та бүхэнтэй танаа байгууллагатай мөн бас удирдлагуудтай бас тодорхой саналаа бодлоо солилцсон байгаа. За хуучин бол засгийн газраас бол нэгдсэн тийм ажлын хэсэг гараад бол ажиллаж ирсэн. Энэ ажлын хэсгийг бол бид нар нэгдүгээрт үргэлжлүүлж ажиллах ийм сонирхолтой байгаа. За хоёрдугаарт ажлын хэсгийн үр дүн бол бас тодорхой шийдвэр гаргах ёстой. Энэ нь юу гэхээр засгийн газраас бол хөтөлбөр батлая гэсэн ийм одоо зорилттой төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. Энэ нь юу гэхээр зэрэг ер нь бол энэ орон нутгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилгоор одоо байгуулагдах ийм зорилго чиглэлтэй хөтөлбөрийг бол засгийн газраас бол батлая. Тэгээ энэ хөтөлбөрийн чиглэлээр бүгдээрээ нийж ажиллая гэсэн ийм бодолтой байгаа. За мөн байгууллагын удирдлагатай болон эхний ээлжинд бол санал солилцоод бид бүхэн бол дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллая гэдэг ийм үндсэн зорилтыг тавьж байгаа. За нэгдүгээрт бол аймгийн аражид телевизийн нэвтрүүлгийг тухайн аймгийн бүх сумдад хүргэх техникийн боломжийг бүрдүүлэх чиглэлээр. За хоёрдугаар чиглэл бол аймгийн телевизийн нэвтрүүлгүүдийн тодорхой хэсгийг нь бас нийслэл төлөө авдаг болох. За мөн улмаар аймаг орон нутгийн шуурхай мэдээллийг орон даяар дамжуулах бас ийм эрх зүйн болон техникийн боломжийг бүрдүүлэх чиглэлээр. За гуравдугаарт бол сумын шуудангийн үйл ажиллагааг сумын засаг захиргаа иргэдийн хяналтанд оруулж үйл ажиллагааг нь эгтгүүлж үр дүнг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллая. За дөрөвдүгээрт нь төрийн мэдээллийн нээлттэй тод байдлыг хангах чиглэлээр бас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг бас тодорхой хэлбэрээр дэмжээ гэдэг ийм үндсэн дээр бол бид нар бол бас чиглэл зорилгоудаа бол тодорхойлсон байгаа. За ерөнхий бол мэдээллийн харилцаа, мэдээллийн технологи, харилцаа холбоо технологийн газрын дараад бол бид нар ямар чиг өгсөн, харилцаа холбоо зохицуул хороонд дараа ямар чиглэл өгсөн гэхээр өнөөдөр биднэрт бас техникийн тодорхой хэмжээний боломж нөхцлүүд байгаа. За цөөхөн сумд одоо өнөөдөр шилэн кабелийн үйлчлэгээ хүрээгүй. Гэхдээ бол шилэн кабелийн үйлчлэгээ хүрээгүй ч бол мөн бол дата өгөгдөл дамжуулах хүргэх энэ бүх техникийн нөхцөл бол ямар ч байсан өөрийн холбооны операторууд болон бусад энэ боломжоор бол бий болсон байгаа. Зөвхөн орон нутгийн хэвлэл мэдээллийн төдийгүй ерөөсөө улс орон даяар энэ чиглэлийн мэдээллийн урсгалынхаа хүч чадлыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол бас засгийн газар тодорхой ажлуудыг хийх ийм зорилт төлөвлөгөөтэй байна. Хуучин одоо улс орнын том сүлжээг дагуулах, дамжуулах энэ чиглэлээр авсан төхөөрөмжүүд маань бас тодорхой шалтгааны улмаас бол ашиглагдахгүй байгаа. Тийм учраас боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, за дээрэс нь бол хэвлэл мэдээллийн салбарын энэ хэрэгцээг нь хийгээд өгөхөд бол Монгол улс дотроо бол бас 21 аймагуудын хэмжээний бид бүхэн бол бас энэ датагийн өгөгдөл, дата дамжуулах энэ суугчлалыгаа бол бид нар бол тодорхой хэмжээгээр бол цаашин шатнд гаргах боломж байгаа. За манай холбооныхан бол ямар хүсэл тавьж байгаа нөхөр бол бас одоо байгаа төрийн сүлжээний компани дөрвөн ширхэмсийн нэгийг нь бол бас хэрэглүүлж тусдаа үн тариф одоо хөнгөлөлтөө нөхсөр гэдэг ийм асуудлыг бол тавьж байгаа. За бид нар бол асуудлаа бол арай бас өргөн утгаар нь бол бас шийдчих боломж бол бас энэ дотооддоо бол үүсэн. Тэрүүгээр бол боловсролын байгууллагуудын сүлжээ, эрүүл мэндийн зарим одоо шаардлагатай үйлчлэгээ сүлжээ. За дээрэс нь бол хэвлэл мэдээллийн сүлжээ энэ хэрэгцээтэй шаардлагатай зүйлийг бол явуулчих энэ болцоог бол гарахын чиглэлээр бол засгийн газар бол холбоотой байгууллагууд хамтарч ажиллана гэсэн ийм бодолтой байна. За мөн удахгүй эх 7 хоногт засгийн газраар хэлэлцээд үндэсний аюулгүйдлийн зөвлөлөөр бид нар улс орон даяар одоо нэг хэрэглэгдэх том сансрын хиймэл дагуулын асуудлаа бид нар бас шийдэх чиглэлээр бол
тодорхой шийдвэрүүдийг гаргаад бол ажиллана. Тэгэхээр бол бас улс орон даяар шинэ одоо хиймэл дагуулын энэ системд ороход эргээд бол энэ чиглэлээр бид нар бас аймаг орон нутгад хүрэх энэ боломж бол нэгднэ. Тэгээ Монгол улс бол өөрөө өргөн удам нутагт хүн амын нөхцөл цөөн байдаг учраас энэ салбар дах одоо эдийн засгийн үр өгөөж оруулсан хөрөнгө оруулалтын иргэн төлөлт нь өөрөө бол хүндрэлтэй байдаг учраас бид нар бол энэ дээр бол төр засгийн ямар нэгэн дэмжлэггүйгээр энэ асуудал бол шийдэгдэх бас боломж муутай гэдгийг бол маш сайн ойлгож байгаа гэдгийг бол хэлхийг бол хүсэж байна. За мөн одоо нийслэлээс аймагуд руу мөн аймагт явж байгаа энэ телевизийн нэвтрүүлэг мөн бусад одоо сэтгүүл зүйн салбарт явж байгаа энэ мэдээллийгээ сумууд руу хүргэх энэ бол эргээд түрүүний хэлдэг энэ мэдээллийн технологийн студийн технологиг ашиглах. За дээрэс нь шуудангийн салбарынхаа үйл ажиллагааг бол бас аймаг дотор аймаг хүртэл мөн аймагаас сум руугаа хүргэх энэ ажиллагаанд бол бас анхаарал асуудал бол шийдвэрлэх шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. За энэ чиглэлээр бас холбооны удирдлагаас бидэрт бол тодорхой санал тавьж байгаа. Аймгийн төсөв, сумын төсвийн тодорхой 1/4 хувийг нь бас энэ шуудангийнхаа үйл ажиллагааг дэмжих. Өнөөдөр бол ашигладагтай ажиллаж байгаа. Энэ шуудангийн үйл ажиллагаануудыг сайжруулах чиглэлээр бас тодорхой саналууд гарч байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд бол бид нар бол эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээлтэй үед бол бид нар урсгал зардлуудыг нэмэх боломж бол маш одоо боломж бол их хомс байгаа. Тийм ч учраас өнөөдрийн төсвийн хүрээний мэдээлэл 5 сарын 1-ний хугацаанд гарч байгаа энэ хүрээндээ бол авч үзэхэд шинээр бол урсгал зардлууд нэмэхэд бол маш хүндрэлтэй. Гэхдээ ямар нэг аргаар бол болцоотой хэлбэрийн энэ одоо хөрөнгө оруулалтын асуудлуудыг бол дайчлах чиглэлээр бол засгийн газрын зүгээс ямар ч үсэн санал санаачлагтай ажиллана гэсэн ийм байшвартай байгаа. Холбооноос гаргасан судалгаар үзэхэд 8.4 тэрбумын асуудлыг тавьж байгаа. За их усруудыг бол хэрхэн яаж шийдвэх үү гэдэг тал дээр бид нар бол сангийн яам холбогдох бусад байгууллагуудтай бол хамтран ажиллаж энэ чиглэлээр бол бас асуудлуудыг зохицуулна. За мөн бүх нийтийн үйлчилгээний бүх нийтийн үүргийн сан дээр байгаа бас хөрөнгө оруулалт бусад чиглэлийн зарцуулалт дээр засгийн газрын зүгээс бас тодорхой зорилт тавьж бол ажиллах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. За засгийн газрын хувьд бол ерөнхийдөө том үндсэн 4 чиглэлээр бол хандаж ажиллахад юм байна. Та бүхэн бас яг тодорхой их улсын хурлын гишүүн мөн сэтгүүлчийн нэгдсэн эвлэлгээр холбогдох бусад байгууллага, төрийн бус байгууллагууд ийм хүмүүстэй бол бас нийтдээ хилцүүлэг хийж энэ чиглэлийн бас мөн бусад хамтарч ажиллах бас тодорхой олон асуудлуудаар энэ асуудлуудаа шийдэж хэлэлцэх ийм боломж бол бас өнөөдрийн уулзалтын үеинд бол гарна хаа гэж ингэж бодож байна. Тэгээд энэ иргэний мэдэх эрх сэдэвт бас орон нутгийн 100 сэтгүүлчийн уулзалт зөвлөгөөний энэ үйл ажиллагаанд бол амжилт хүсэж байна. Тэгээд засгийн газар бол та бүхэнтэй бол цаашид бол хамтран ажиллана. Тодорхой шийдвэрүүд гаргаад мөн төсөв хөтөлбөр санхүүгийн асуудлаар шийдэх чиглэлээр бол бас холбоотой нийлж та бүхэнтэй бас ойртож ажиллах энэ болцоог бол хангаж ажиллах болно гэдэг бол ихийг хүсэж байна. За засгийн газрын хэрэглэх газар мөн ерөнхий сайдын ажлын албаны дэргэд бол манай хэд мэдээллийн алба ажилладаг. За цэпэл дарга тэнд сууж байна. Цэпэл дарга босоод өөрийгөө харуулж тийм хэд мэдээллийн албаны дарга яг одоо та бүхэнтэй нийслэлийн хэмжээнд, улсын хэмжээнд явж байгаа хэд мэдээллийн хэрэгслүүдээр шууд ажилладаг. За та бүхний бас сайн мэдэх мөнхтөр дарга байна. Мөнхтөр дарга ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч бас ажлын албаны даргаар бол ажилладаг. Засгийн газрын бүх хуралдаан зас дээр явж байгаа энэ бүх мэдээллийн чиглэлийнхаа зүйлүүдийг бол хамтарч ажилладаг учраас манай энэ дарга нартай бол холбогдож та бүхэн бас өөрсдийнхөө өмнөгаа тодорхой сан санаачлалуудаа бас ярих болцоотой гэж ингэж хэлхийг хүсэж байна. Тэгээд та бүхнээс гарсан сан санаачлагууд бас тодорхой саналууд бол бас ерөнхий сайдын хувьд бол би бол эргэж танилцах энэ болцоо бол хангалтна гэж ингэж бодож байгаа. За орон нутгийн асуудал хариуцсан манай Зоригтбаатар ахлах референт бол сууж байна. Тэгээд ингээд та бүхэнтэй холбогдох энэ бүх асуудлуудаар тодорхой сан санаачлалууд ер нь өнөөдрийн хуралдаан зөвлөгөөний үед бусад хүмүүстэй уулзж байгаа үед гарч байгаа энэ санал санаачлагууд бас хэрэглэх газар дээр болон ерөнхий сайдын одоо ширээн дээр анхаарлын төвд бол эргэж очих болно гэдгийг бол бас эцэст нь хэлхийг хүсэж байна. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье.